Аа. Бүгдээрээ хамт моошиг тоглоё л доо. Тэгэл да. Тэгээ. Хөөе. Болохгүй. Хүүхдүүдтэй мөрийтэй тоглоно гэдэг чинь яс суртахуунгүй ажил шүү дээ. Үр хүүхэд бол эцэг хийхээ яалч байхгүй ингээл толин болж л ингэж харж үздэг. Жишээ нь би өөр дээрээ ингээд бодоод үзсэн ч тэ би бол одоо аавыгаал харж үзсэн. Бас л яг адилхан тэр нөгөө үлгэр дуурайлалаар нь одоо инэдмийн урлагт дуртай байх жишээ нэ тийм ээ. Өнөөдрийн хувьд бол биднэрт бол арай илүү том ачаа ирсэн болов гэж би бас боддог. Яг гэвэл мэдээлэл технологийн хурдцтай нийгэмд бид бүхэн амьдарч байна. Бид нэр өнөөдөр ингээд YouTube-ийн хүүхдүүд бэлтэж гаргаж байна шүү дээ. Жишээ нь манай дунд хүү бол ингээд юм яаж тарьдгийг юм байна гэл те. Өөрөө тагтан дээрээ тариалан хийгээл төмс тарьдагч гинүү те. Тэгэхээр зэрэг бид нар эднэрийн ингээд сонирхож байгаа зүйл дээр дөрөөлж эднэрийг автуулж цаашаа хүмүүжүүлэх ёстой болов гэж боддог. Гэтэл яг ингээд хий гэхээр яг нэг хэлэхэд хүүхдэд зориулсан энэ уран бүтээл, хүүхдэд зориулсан энэ зүйлийг дэмждэг хүн байдаггүй. Та бүхэн мэдж байгаа чинь нэг кино хийгээл шууд гараад хувьсгал хийсэн нэг тийм тохиолдол байхгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан энэ бол нөгөө уран бүтээлийн санаа, энэ шүүмжлэл байдал, энэ зүйлүүд одоо энэ үүлийн үүрч гинүү тийм ээ хүний амьдралд ингэж нөлөөлдөг энэ зүйлүүд маань бол юм айжмаар ингэж хүний далд хумсарт ингэж сууж явдаг юм болов уу гэж би боддог шүү дээ. Та бүхэн мэдэн шүү дээ. Сошиал хүртэл жоохон ингэж шудраг юм яриад эхлэхээр энэ тентээс нь ороод бүгдийн шууд тороолоод зодоод эхэлдэг тийм. Чи юу вэ? Чи хин бэ? Тэгсэн мэт л уран бүтээлч та нар дугаараач гэдэг байхгүй юу? Дугаараад эхлэнгууд дугаа байл да уран бүтээл хийлдэ. Тэр кино минь угаал хийлдэ. Эсвэл дуугаа дуулал та. Шудраг бай гэхээр юусоо болж өгдөггүй нийгэм. Бид бүхэн ч Монголын заяа их гэж ярьдаг тийм. Монголын заяа их болвол мус авилагч нар та нар тэгэл ёстой цагийн ирэхээр ёстой шүүлтүүрэнд орвол байхгүй болох л байх таа.